зохион байгуулагч байгаа баруун бүсийн хурдан хүлэг шалгаруулах Алтай хурд 2016 уралдааны хурдан соёлын насны мордын уралдааныг ETV телевиз эх орон даяар шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн хурдан соёлын насны мордын уралдаанд 148 хурдан соёлын зурх хариугаа туугдаж байгааг та бүхэндээ харуулж байна. За энэ өдрийн хурдан соёлынгийн уралдаанд улс улсынхаа их баяр нааданд дайрагдсан үрээнүүд, за улсын баяр нааданд дайрагдсан үрээнүүдэд дотроос бол одоо хараахан байхгүй байна. За ингээд бүсийн уралдаануудад айрагдсан мөн энэ жилийн одоо Завхан аймгийн сумдын ойгоор Завхан аймгийн Алдар хаан сумын сургуулийн 90 жилийн ой, за мөн Говьтай аймгийн Дарив сумын 90 жилийн ой гэсэн энэ баруун бүсийн одоо сумдаар төрүүлж яригдсан олон хурдан соёлонгууд өнөөдөр бас мордохоор одоо уралдахаар мордсон байна. Ингээд та бүхэндээ бид энэ цагаас эхлээд хурдан соёлын насны мордын уралдааныг шууд дамжуулан үзүүлье. Шандас 148 хурдан соёолон гарааныхаа зурхаар туугж байна. За одоо гараан дээр очиход бол одоо үндсэндээ 2 км гаран бол одоо зай байна. За Говьтай аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн дан шиг их нааданд бол одоо үе үедээ ер нь баруун бүсийн дан шиг наадан бодлонгоо сайхан зохион байгуулагдж байсан ийм уламжилтай 1994 онд Говьтай аймгийн Дэлгэр сумын нутагт Адууны ишигдлэгээр 94 нэртэй баруун бүсийн их хурдан наадан зохион байгуулагдж байсан. 2007 онд Говьтай аймагт баруун бүсийн дан шиг болсон. За 10 онд одоо Алтай 70 жилийн баруун бүсийн их дан шиг нэртэйгээр одоо зохион байгуулагдж байсан бол энэхүү 2016 онд Монгол улсын засгийн газрын шийдвэрээр зохиогддог бүсийн хэмжээний уралдаан зохион байгуулагдж байна. За өглөө хурдан азарганы уралдааны ETV телевиз та бүхэндээ шууд дамжуулан үзүүлсэн. Азарганы уралдаан Сүхбаатар аймгийн Төвшин Ширээ сумын угшилтай Өвөр хангаан аймгийн Уян сумын уяаж Гончгийн Ханбаатарын Гончгийн Ариун болдын одоо хурдан хээр азраг, халиун азраг хоёр бол одоо түрүү аман хүзүүн турдалсан. За Говьтай аймгийн уяаж аймгийн алдарт уяаж Нимбугийн Жилхаас өрөнгийн хурдан халдсан азраг Завхан аймгийн 90 жилийн ой дүрээ явахдаа айрагдж ирсэн бол энэ хоёр дахь Монгол улсын засгийн газрын бүсийн уралдаанд айрагдаж үнэхээр хурдан ажиллана гэдгээ бас батлан харууллаа. За мөн айрагт Говьтай аймгийн Алтай сумын угуул Монгол улсын алдарт уяач Сэдвийн ан төмрийн хурдан халдсан азраг Хөвсгөл аймгийн Аршаант сумын уяач Цэрэн дөржийн Амар санаагийн одоо хурдан хээр азрагнууд айрагт хурдаж наадамчин болно байсаглаа. За ингээд өнөөдрийн хурдан соёлын насны мордын уралдаанд шанс сөрөх хурдан ажнаагууд инхүү гарааныхаа зурхаараа туугдаж байгаа харагдж байна. За энэ жилийн төрийн их баяр нааданд 6 турдалсан Өвөр хангаан аймгийн Уян сумын уяач Баатрин давадарчийн зэр соёлон тэр мордож өгч байгаа харагдж байна. 301 номертэй зэр соёлон мөн баха. Энэ жилийн төрийн их баяр наадын 6 Галдан ушиг хааны 375 жилийн их баяр нааданд хязгаарлан наснда төрүүлж байсан соёлон энэ жил төрийн нааданд хөтсөөр байгаа 6 турдалсан Өвөр хангаан аймгийн Уян сумын аймгийн алдарт уяач Баатрин давадарчийн зэр дүрээ байх шиг байх юм 301 номертэй баг мөн шиг байна. За ингээд хурдан соёлын уралдаанд улсад 6 соёлон ирсэн байгаа юм байна өнөөдөр. За ер нь бол олон сайн соёлонгууд үйдэ. За баруун бүсийн ихтэн шиг нааданд айраг алдаагүй нэг хоёр уяач байдгийн нэг нь Өвөр хангаан аймгийн Хайрхан далайн сумын харьяат Монгол улсын мандаа уяач Батүлзийн отгонасан. Нөгөөх нь Завхан аймгийн Сант Баргат сумын харьяат Монгол улсын мандаа уяач Борнон Баасан жуугаа хоёр бол одоо баруун бүсийнхаа их хурдан нааданд ер нь айраг бараг алгасаагүй. За дээр нь Говьтай аймгийн Халиун сумын харьяат Монгол улсын мандаа уяач Хуванжийн ан төмөр гэдэг хүн бас баруун бүсийн дан шиг ер нь айраг салаагүй шгүй баха. Өнгөрсөн жил ховдод хээр мөрөнд төрүүлсэн. Өнөө жил одоо ан төмөр алдарт бол одоо бас сайхан наадна. За ингээд хурдан соёлонгийн уралдаанд газар газрын хурдан шандас 148 хурдан соёлон гарааныхаа зурхаа дээр одоо бараг ирж явах шиг байна. За соёлонгийн уралдаанд уралж байгаа аймаг бүсийн уралдаанд айрагдад төрүүлсэн үрээнүүдээс гэвэл одоо Говьтай аймгийн 9 мөлөг сумын уяач Хорол сүрэнгийн одоо хурдан цавдар үрээ байна. За энэ Сүхбаатар аймгийн Халдсан сумын уяач Жамби мөксөргийн унган адуу аймгийнхаа баяр нааданд сумынхаа нааданд хоёуланд нь айрагдсан ийм нэрвээ. Увс аймгийн Өндөр хангаан сумын уяач Батулдын хул алаг үрээ байгаа. Сүхбаатар аймгийн Асгат сумын унган хул алаг үрээ. За энэ жилийн сунгаануудад бас их хурдан байгаа гэж байсан. Баян хонгор аймгийн Бууцгаан сумын аймгийн алдарт уяач Амар санаа гэдэг хүний хонгор урал үрээ. За энэ бол одоо 2007 оны Алтай баруун бүсийн дан шиг наадмаас ирж золбогт уяач морийг уйж ирж 3 төрөө авч байсан Амар санаа уяачийн одоо хурдан хонгор урал үрээ. За Баян хонгор аймгийн Хүрэмар сумын уяач Баян мөнхийн хурдан хүрээ байгаа. Аймаг орон нутагтаа сайн оролдож айрагдад төрүүлдэг ийм өрөөнүүдээс гэвэл Баян хонгор аймгийн Бууцгаан сумын Эрдэнэ улганы хөрөн халдсан үрээ.
За ер нь олон сайн өрөө би улс 6-аас нь Баатарын даваад орж үе чинь зэр дүрээ тэргүүтээ олон сайн өрөө би отхон насан мандаа бол одоо соёолон уйж ирсэн байна. За баруун улсын дашигаас одоо хайрыг алгасаагүй байгаа шахуу яач бол үр хангаа аймгийн хайрхан дулаан сумын хариад Монгол улсын мандаа яач Батөлзийн отхон насан байгаа. За Төв аймгийн 100 мод сумын уяач Гамболдын цавдэр халдсан өрөө би. За энэ Монгол улсын тулд байж ононгийн одооны хонгор үрээнд дундгой аймагтсан бүсийн уралдаан 70 жилийнх нь байгаагаар энэ айр дэж байсан баха. За Гуултай аймгийн Шарга сумын уяач Батөлгэрийн Саарл үрээ 154 номертой, Баян хонгор аймгийн Баацгаан сумын уяач Мегмар сүрэнгийн хонгор алга үрээ 160 номертой, Гуултай аймгийн Дарив сумын уяач Гончиг сүрэнгийн одоо хул үрээ, Цэгнэтийн Гончиг сүрэнгийн хул үрээ сая Дарив сумынхаа 90 жилийн ойнаад айргийн 5 дурдлаад ирсэн давхар ягаар гэж байгаа хул үрээ өнөөдөр суралцж байна. Гуултай аймгийн Хөхмөр сумын Даваа жаргалын Саарл үрээ за энэ 164 номертой марж байгаа харагдаж байна. За жаахан төхөө зогсчих уу. Гарааныхаа төхөөрөмжөнд. За Гуултай аймгийн Шарга сумын уяач Эрэгжээгийн тавгдрын хөрөөрөө байгаа. За 2015 оны Монгол улсын шилдэг уяач болсон 13 настай даваа нэмгэж хүүгэн болсон Гуултай аймгийн Шарга сумын хариат аймгийн алдарт биш Эрэгжээгийн тавгдрын одоо хурдан хөрөн өрөө байгаа. Гуултай аймгийн Дэлгэр сумын уяач Отгом билгийн хурдан алтар үрээ. За энэ Монгол улсын тодмонд байж тавгдрын Амбаатарын онгон одоо 10 тамгатай хурдан өрөө бий. За ингээд агуй хөөдөмөр нэмэн Алтай хэзээ нутаг болсон баруун бүсийн хурд уралдааныг өнөөдөр ИТВ-с эх орон даяар шууд дамжуулан үзүүл бэлэн болсон байна. За хурдан соёлын улсын мөрд гарааныхаа төхөөрөмжөн дээр игэнсэн байгааг та бүхэндээ харуулж байна. 148 хурдан соёлын зурхайд гарааны төхөөрөмжөн дээр бол тун жуужуухан багтаж байгаа харагдж байна. За Алтай нутгийн сонгуулийн наадмаа сайхан зөвхөн байгуулж байгаа нэг журам бол одоо өнөөдөр их сайхан байна. За туужгаа мөрдийг жаахан алхуулдаг болохоолж одоо ингэж тууддаг юм байна. За хурдан соёлын улсын мөрд гарааныхаа зурхай дээрээс эрэг хэд бэлэн болжээ. За тоосонд нь одоо тэр жилийнхэн хиймрийг даатгадаг Монгол түмэн олон хурдан мөрдийн уралдааныг шимтэн үздэг Монгол эх орныхоо өнцөглөн бүр сууж байгаа үзүүч түмэн өнөөдрийн манай нэвтрүүлгийг бас харан суугаа байх. За ингээд хурдан соёлын улсын мөрдийн уралдааны өнгөний өрөөнүүд одоо хэдхэн өчийн дараа дөнгөж одоо төхөөрөмжөн дээрээс эргээл одоо үзүүрэн сэмрэх байх. Одоо цагт морь хурдан болсон байгаа. За оржилөө. Гуултай аймгийн Алтай хотод зөвхөн байгуулагдаж байгаа баруун бүсийн хурдан мөрдийн Алтай хурд 2016 уралдааны хурдан соёлын улсын мөрдийн уралдаан гарааныхаа зурхай дээрээс дөнгөж эргэж байгаа мөчийг та бүхэндээ харуулж байна. За хурдан соёлын улсын мөрдийн уралдааны өнгөний хэдэн соёлонгууд одоо дөнгөж одоо үзүүрэн сэмэрч эхэлж байна. Гуултай аймгийн Халуун сумын уяач Анживдэржин Батбаатарын бороо өнгөнийхөө хэдтэй гараад хуйларч байгаа харагдж байна. За өнөөдрийн соёлын улсын мөрдийн уралдааны өнгөний соёлонгууд ер нь тун бөөндүүхэн байна. За 3 соёлон игэнцэн байгаа харагдж байна. За энэ Завхан аймгийн Алдар хаан сумын уяач Дэмбэрлийн хөрөө үрээ гэдэг энэ 5 6 дараа шар хувцастай хөөгд анхаар дэлтэй хөрөө үрээ өнгөрсөн жилийн Завхан аймгийн шигшмэн дурд уралдаанд айрагдж байсан 300 хэдэн номертой юм шиг байхаа сайхан Алдар үрээ өнгөнийхөө хэд дээр гараад ирж байгаа харагдж байна. 621 номертой цуун нэмнэтэй сайхан Алдар үрээ сул задрахад өнгөний хэдийг аваад гарлаа. За өнөөдрийн хурдан соёлонгийн уралдааныг хөтлөөд байгаа Гуултай аймгийн Баян уул сумын уяач Инквери хөр үрээ байна. Торонто аймгийн Матус сумын онгон одоо 621 номертой сайхан Алтар үрээ өнгөний хэдийг гарсан. Гуултай аймгийн 9 булга сумын уяач Үе Түмэнгийн Алтар гэдэг хүрээнд гараад ирсэн байна. 621 номертой Гуултай аймгийн 9 булга сумын уяач Үе Түмэнгийн Алтар үрээ. За цаа талд нь гараад ирсэн өнгөрсөн жилийн Завхны шигшмэн хурд уралдаанд айрагж байсан Завхан аймгийн Алдар хаан сумын уяач Дэмбэрлийн одоо хурдан хөрөн үрээ. За энэ хөрөн үрээ бол одоо энэ жилийн хувьд одоо бас л хурдан байгаад дуулаад байсан. Дан уяанд энд одоо зорж ирсэн гэж ярьж байгаа байлтай байсан. Аман хүзүүн дээр яваа шарцанцтай хөөхөдтэй сайхан хөрөн үрээ аман хүзүүн дээр ахаа гараад ирсэн байгаа харагдж байна. Завхан аймгийн Санд Баргад сумын хариат аймгийн алдарт байж Борнон эрдэнэ зөвхөн хөрөн гэдэг үрээ. Өнгөрсөн жилийн бүсийн наадмын айраг. За энэ жилийн улсын их баяр наадмын айргийн архан дээр буюу 6 турдсан Өвөр ханга аймгийн Уянган сумын хариат аймгийн алдарт байж Баатарын даваадаржийн зээрдүрээ Завхан аймгийн Яруу сумын хариат аймгийн алдарт байж Дэмбэрлийн хөрөн үрээ хоёр гараад хөтлөсөн. За айргийн 3 дээр нь яваа шарцанцтай хөөхөдтэй хөрөн үрээ бол Завхан аймгийн Санд Баргад сумын хариат Борнон баасан жив алдартын төрсөндөө Борнон эрдэнэ зөвхөн хурдан хөрөн үрээ гэдэг айргийн 3 дээр гараад ирсэн араас гараад ирсэн өршөлж байгаа харагдж байна. За 3 4-ийн үрээнүүд 4-5-ын үрээнүүд за 61 номертой улаан цамцтай хөөхөдтэй сайхан зээр дүрээ өнгөнийхөө хэд дээр гараад ирсэн байгаа харагдж байна. Баян хонгор аймгийн Хүрээмөр сумын хариат аймгийн алдарт уяач Баян мөнхийн хөрүүрээ. За энэ Сүхбаатар аймгийн Халдсан жигийн онгон адуу 61 номертой юм шиг байхын хөрүүрээний хувьд за өнгөний хэдэн үрээ бол одоо нэлээд сайхан сардсан. Гуултай аймгийн Халуун сумын уяач Анживдэржин Батбаатарын хурдан бороо Сүхбаатар аймгийн Халдсан сумын Очир хуйгийн хөрнүүдийн өгшөлтэй сайхан бороо 10 хэдэн бөөн дээр гараад ирсэн өршөлж байгаа харагдж байна. За ингээд өнгөний хэдэн соёлон бол өнөөдрийн хувьд одоо сайхан гараад сууллаа. За тэр өнгөн дээр 556 номертой морин дэлтэй сайхан хээр үрээ
өнгөний хэдэн соёлон дээр гараад ирсэн байгаа харагдаж байгаа шиг байна. За 500 556 номертой Говьлтай аймгийн тайшир сумын уяач Пүрүсрэнгийн хээр гэдэг үрээ өнгөн дээр гараад иржээ. Алтай нутгийн өнгөн адуу Говьлтай аймгийн тайшир сумын уяач Пүрүсрэнгийн хээр үрээ өнгөн дээр гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За хамгийн надлаар 670 хэдэн номертой цагаан үсгэн дамгтай сайхан хээр үрээ 676 номертой Говьлтай аймгийн 9 мөлөг сумын уяач Мөнхийн Цагаанбаатарын хээр үрээ байх шиг байна. За хурдан соёлонгийн уралдааны өнгөний хэдэн үрээ. За жаахан ойртоод одоо энэ бөөн үрээнүүтээ цугтаа ивчээ. За энд бол одоо цул хараахан задрахгүй ер нь их л удах юм байна да. Өнгөний соёлонгууд бол өнөөдрийн хувьд ер нь тун хурдан байгаа харагдаж байгаа ч вэ. За соёлонгийн уралдааны хамгийн надлаар орж ирж байгаа 644 номертой Азарган дэлтэй хөрөн зэр дүрээ 644 номертой хамгийн надлаар орж ирээд уршилж байгаа харагдаж байна. За соёлын стимердийн уралдааны өнгөний хэдэн үрээн дээр 644 номертой үрээ бүртгэл дээр хараахан бүртгүүлэг өсөн сүүлд холбосорч ирээд одоо бүртгүүлсэн баха. 644 номертой сайхан зэр дүрээ өнгөнийхөө хэдэн үрээтэй гараад ирсэн харагдж байна. За соёлын стимердийн уралдааны өнгөний нэг 20 дүрээ бол одоо ер нь том бөөнд үх юм аа. За 393 номертой сайхан хээр үрээ соёлын стимердийн уралдааны өнгөн дээр гараад ирсэн морин дэлтэй сайхан хээр үрээ явж байгаа харагдж байна. За энэ Өвөр ханга аймгийн уян сумын уяач Гончгийн ариун болтын хээр үрээ байх ч вэ. Хурдан азраг нь 2 азраг дараалаад орсон Өвөр ханга аймгийн уян сумын уяач Гончгийн ариун болтын хээр үрээ гараад төтлөө. За энэ одоо бараг л мөн шиг байна. 390 хэдэн номертой юм шиг байна. За 676 номертой шарвцтай хүүхэдтэй хээр үрээ аман хүзүүн дээр явна. За айргийн 3 дээр Захын аймгийн уяач Дэмбэрлийн хөрөн үрээ айргийн 3 дээр явна. 357 номертой морин дэлтэй сайхан бор үрээ соёлын стимердийн уралдааны 4 5 дээр явж байгаа харагдаж байгаа шиг байна. 357 номертой сайхан бор үрээ. За энэ 357 номертой бор үрээ. За Төв аймгийн Баянжиргалтын сумын уяач Бумбангийн мөнгө төвшингийн хонгор халдсан үрээ энэ арын хэд дээр орж иж байгаа харагдаж байгаа шиг байна. За ингээд соёлын стимердийн уралдааныг Өвөр ханга аймгийн уян сумын уяач Баатрин даваадарчийн хээр үрээ хөтөлсөн хэвээрээ. За хээр үрээ бол одоо түр 2 азраг надад дараалаад орсон. Өнөөдрийн хувьд бол одоо тун сайхан байна. Хамгийн наадад Өвөр ханга аймгийн уян сумын уяач Баатрин даваадарчийн зэр дүрээ байгаа. 644 номертой азарган дэлтэй сайхан хөрөн үрээ айргийн 5 үрээн дээр одоо нилээ ширүүхэн өлтөд орж иж байгаа харагдж байна. За энэ Говьлтай аймгийн цогцмын уяач Баярбаатарын хөрөн үрээ 486 номертой эхний 10 үрээний ард дээр гараад ирсэн хэдэн бөөн үрээн дээр явж байгаа харагдж байгаа шиг байна. За 351 номертой Яган бор үрээ хурдан соёлын стимердийн уралдааны өнгөний хэдэн үрээн дээр гараад ирсэн Завхан аймгийн дөрвөлжин сумын уяач Баяр сайхны Улаанбар үрээ. Өнгөрсөн жилийн Завхан аймгийн шигшмэл хурд уралдаанд дайрагдсан Завхан аймгийн дөрвөлжин сумын уяач Баяр сайхны Улаанбар үрээ байна. За сая Алдрын хаан сумын сургуулийн 90 жилийн төрүүлчгээд давхар уяагаар ирж уралдаж байгаа тэр бор үрээ тэр цаатлаар нь уршаагаар явчлаа. Хамгийн цаатлалд явж байгаа Улаанбар үрээ. За энэ бол одоо энэ жилийн хувьд хурдан байгаа шүтлэн үрээ 5 уралдаа 5 төрүүлсэн. За 327 номертой энэ Завхан аймгийн уяач Дэмбэрлийн хөрөн үрээ гэдэг гараад аман хүзүүн дээр нь байна. За 3 дээр Завхан аймгийн дөрвөлжин сумын уяач Баяр сайхны борлог үрээ. За 676 номертой шарвцтай хүүхэдтэй морин хээр үрээ өнгөний хэдэн үрээн дээр гараад ирсэн байгаа. 676 номертой Говьлтай аймгийн 9 мөлөг сумын уяач Мөнхийн Цагаанбаатарын хурдан хээр үрээ. Айргийн 5 дээр Мөнхийн Цагаанбаатарын хээр үрээ айргийн 5 дээр байна. Өвөр ханга аймгийн уян сумын уяач Баатрин даваадарчийн зэр дүрээ 6 7 дээр байна. За ингээд Өвөр ханга аймгийн уян сумын уяач Гончгийн Баатрын одоо ариун болтын одоо хурдан хээр үрээ хөтөлсөн хэвээрээ аман хүзүүн дээр 644 номертой хээр үрээ айргийн 3 дээр яваа Завхан аймгийн дөрвөлжин сумын уяач Баяр сайхны зэр дүрээ 4 дээр Завхан аймгийн уяач Дэмбэрлийн хөрөн үрээ. За айргийн 5 дээр Өвөр ханга аймгийн уян сумын уяач Баатрин даваадарчийн хээр үрээ 6 дээр яваа Ширзэмцтэй хүүхэдтэй Говьлтай аймгийн 9 мөлөг сумын уяач Цагаанбаатарын хурдан хээр үрээ гэсэн энэ хэдэн үрээ бол одоо гараад одоо өнгөлөө. За өнөөдрийн хурдан соёлын стимердийн уралдааны өнгөн дээр ганцхан азарган соёлон явж байна. За бусд нь одоо дандаа морин соёлонгууд одоо игнээд байгаа харагдаж байгаа шиг байна. За энэ 514 номертой юм шиг нь Улаанбар соёлон. За жаахан аргашаа суугаад харуулъя. За энэ Завхан аймгийн дөрвөлжин сумын уяач Баяр сайхны борлог үрээ мөн байна. 514 номертой Улаанбар үрээ тархины хэдэн үрээн дээр ороод ирсэн Говьлтай аймгийн Дарив сумын уяач Осрог хүүгийн Ганбаатарын яруу саарл үрээтэй тун адилхан үрээ байх ч вэ. За тийм байна. Энэ жилийн Говьлтай аймгийн Дарив сумын 90 жилийн гоо дайрагдаад хавар Өвөр ханга аймгийн бүсийн уралдаанд 20-д 12 3-аар орсон. Өнгөрсөн жил их зааландаа Говьлтай аймагтаа төрүүлсэн Говьлтай аймгийн Дарив сумын уяач Осрог хүүгийн Ганбаатарын яруу саарл гэдэг үрээ хурдан соёлын стимердийн уралдааны гараад хөтлөж эхэллээ. Энэ бол Төв аймгийн Баян цогцмын хараад Монгол улсын мандаа Сүмья сүрэнгийн ган уйгийн унган адуу ийм хурдан үрээ. За аман хүзүүн дээр Баяргийн 3 дээр яваа тэр хүрэн үрээ хамгийн заалталт нь яваа Говьлтай аймгийн Хөгмөрт сумын хараад аймгийн алдарт уяач Төвдөн нэмийн ганцоргийн хурдан хээр үрээ байна. Сүхбаатар аймгийн унган адуу Төвдөн нэмийн ганцоргийн уяачийн хээр үрээ бол 4 дээр Говьлтай аймгийн Дарив сумын уяач Дандангийн
Дөшийн хөрөөрөө дөрөв дээр гарч ирлээ. Энэ Сүхбаатар аймгийн Асгад сумын унган атуу. За одоо эхнээс нь сайхан хэлгээд за өнгөлж яваа сайхан баруураа бол Говьолтой аймгийн Дарив сумын байж Осор Хүүгэн Амбаатарын Яруу саард үрээ. Аман хүзүүн дээр нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баяр сайхны борлог үрээ. Айргийн 3 дээр Говьолтой аймгийн Хөхмөрт сумын Харьяат аймгийн алдарт байж Төвдөн нэмийн ганцоргийн хээр үрээ. Говьолтой аймгийн Шарга сумын аймгийн алдарт байж Төвдөн нэмийн ганцорг. Энэ хээр үрээ улсад харагдах юм бол энэ бүсэд харагдах юм бол энэ жил Монгол улсын алдарт байж солны болцод хангана. Улс улсын уралдаанаас 7 айраг авч байгаа. 4 дээр Сүхбаатар аймгийн Халдсан сумын аймгийн алдарт байж Дэндүү мөнгөсрөнгийн унган атуу. Говьолтой аймгийн Цээл сумын Харьяат Монгол улсын гар Жанцангийн Батэрдний саард үрээ 4 дээр гараад ирсэн. 5 дээр Говьолтой аймгийн Дарив сумын аяж Дандангийн Дөшөө хөрүүрээ 6 дээр Өвөр хангай аймгийн Уян сумын аяж Баатрин даваадаржин зэр дүрээ гэсэн энэ дүүрээ гараад ирсэн бол 7 дээр Ховд аймгийн Алтай сумын уугуул Монгол улсын алдарт байж Сэдвийн ган төмрийн хөрүүрээ Төв аймгийн Сэргэлэн сумын аяж Эрдэнэтийн Баян зол үйсэн 7 дээр гараад ирсэн байгаа харагдж байна. За 170 хэдэн номертой хээр үрээ 8 дээр ороод ирсэн байгаа харагдлаа. За 177 номертой Хөхөлтэй хээр үрээ Хурдан соёлын насны мордын уралдааны өнгөний хэдэн үрээн дээр гарч ирж байгаа харагдж байна. 177 номертой. За ингээд соёлын насны мордын уралдааны өнгөний соёлонгод бол ер нь түнчиг хурдан байна. 586 номертой юм уу да 211 номертой нь Гамбаатар Тодмандагийн уян дээрс морцсон сайхан хул соёлон Говьолтой аймгийн Баян улсын харьяат Монгол улсын Тодмандаа биш Давудржийн Гамбаатрын хул соёлон. За энэ хул соёлон бол өөрийнх нь унган атуу ийм одоо хурдан үрээ байгаа. За 569 номертой А тамхтай Бүрэн зэр соёлон өнгөний 12-3-аар орж иж байгаа харагдж байна. За энэ 569 номертой Говьолтой аймгийн Баян улсын Батуултын хүрэн соёлон мөн л одоо Гамбаатарын унган атуу ийм одоо соёлон байх шиг байна. За урдан соёлонгийн уралдааны өнгөний хэд бол одоо ер нь нэлээд холдсон. За тэр 252 номертой Говьолтой аймгийн Бэгэр сумын харьяат улсын алдарт байж Тавгийн Батбүнгийн Шарга соёлон орж иж байгаа харагдж байна. За өнгөнийхөө хэд дээр нэг очичоо. 115 номертой хар ураа энэ Говьолтой аймгийн Баян уулын Эрдэнэ 2-ийн хар ураа энэ хамгийн надлаар хөшиж үзэгчтэй. Говьолтой аймгийн Баян уул сумын байж Эрдэнэ 2-ийн хар ураа залгааталтай хар ураа. За ингээд Говьолтой аймгийн Дарив сумын аймгийн алдарт байж Осор Хүүгэн Амбаатарын одоо хурдан ягаан халдсан ураа Бандгаа Тодмандагийн унган ягаан халдсан Яруу саард ураа өнгөсөө хэвээрээ. Говьолтой аймгийн Хөхмөрт сумын харьяат аймгийн алдарт байж Төвдөн нэмийн ганцоргийн хээр үрээ аман хүзүүн дээр Өвөр хангай аймгийн Уян сумын байж Баатрин даваадаржин зэр дүрээ 3 дээр Говьолтой аймгийн Дарив сумын байж Дандангийн Дөшийн хөрүүрээ 4 дээр Говьолтой аймгийн Цээл сумын харьяат Монгол улсын гар Жанцангийн Батэрдний саард үрээ 5 дээр 6 дээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын байж Баяр сайхны хөрүүрээ 7 дээр ахаа хөрүүрээ орж ирсэн 8 дээр Ховд аймгийн Алтай сумын харьяат Монгол улсын алдарт байж Сэдвийн ган төмрийн хөрүүрээ 9 дээр Говьолтой аймгийн Бэгэр сумын харьяат улсын алдарт байж Тавгийн Батбүнгийн Шарга үрээ гэсэн энэ 9 14 одоо бөөн дүүхэн байна. За хамгийн ард дээр энэ хэдэн үрээний хамгийн ард дээр яваа улаан цэмцтэй хүүхэдтэй задгаа дэлтэй хэрэг бол Говьолтой аймгийн Баян улс сумын байж Эрдэнэ 2-ийн хээр үрэг Цэрэн хүү гэж 12 настай хүн унсан дээр ардтал дээр нь уршиж яваа харагдлаа. За соёлын насны мордын уралдааны өнгөний үрээнүүд ер нь тун хурдан байгаа байх ч вэ. За ингээд Осор Хүүгэн Амбаатар ягаан халдсаар өтөөсөөрэ Төвдөн нэмийн ганцорг алдартын хөрүүрээ. За тэр дунд 366 номертой сайхан хөрөн үрээ өнгөнийхөө хэдтэй алдалсаар угаад одоо орж ирж байгаа харагдж байна. 366 номертой Говьолтой аймгийн 9 болго сумын байж Дүгүр Цэрэнгийн цог хоёрын хөрөн үрээ байна үзэгчтэй. За энэ бол одоо ер нь тун хурдан байгаа үрээ гэж өчигдөр бас яригдаад байсан шүү. 366 номертой байгаа Говьолтой аймгийн 9 болго сумын байж Дүгүр Цэрэнгийн цог хоёрын хөрөн үрээ сая Дарвин 90 жилд дайрагдсан үрээнүүдээс 5-6 үрээнүүд тархинд явж байгаа харагдж байгаа шиг байна. За ингээд 569 номертой саар төвцтэй хүүхдтэй А тамхтай хөрүүрээ энэ хэдэн бөөн үрээний хамгийн ард талдаар нь яваад байгаа 569 номертой А тамхтай сайхан хөрүүрээ. За соёлын насны мордын уралдааны өнгөний үрээнүүд өнөөдрийн хувьд ер нь түнчиг хурдан байх ч вэ. Яг энэ утас руу орж ирэхэд нэг дүүрэн 45 таа шихуул одоо орж ирж байна. За соёлын насны мордын уралдаанд эргээд бараг 7 км шихуу явчихлаа. Осор Хүүгэн Амбаатарын ягаан саард үрээ хөтөөсөн хэвээрээ. Дүгүр Цэрэнгийн цог хоёрын хөрүүрээ аман хүзүүн дээр байгаа Говьолтой аймгийн уяас Дүгүр Цэрэнгийн цог хоёрын хөрүүрээ. За 569 номертой хөрүүрээ нааталд оршиллаа. За одоо сайхан өнгөнийхөө хэдтэй жаахан явж байгаад хэдүүлээ бүгд тэр аршилж одоо бас үзүүлнэ. За 599 номертой сайхан морин хөрөн соёолн. За энэ бүртгэл дээр одоо байхгүй байсан байхад Дүгүр Цэрэнгийн цог хоёрын хөрүүрээ аман хүзүүн дээр Осор Хүүгэн Амбаатарын ягаан саар дүрээ хөтөлсөөвэрэ 3 дээр хөрүүрээ 4 дээр Төвдөн нэмийн ганцоргийн хэрвээ баруун бүсийн 2 даншиг соёолмор төрүүлээд байгаа. Хээрмөр өнөөдөр төрүүлэх юм 3 дахь одоо төрүүлж ер нь тун магадгүй юм байна да. За айргийн 4 дээр араас гарч ирсэн 177 номертой юм шиг бахин сайхан хээр соёолн 172 номертой юм шиг байна. Говьолтой аймгийн баруун бүсийн нажигд нааданд Говьолтой аймгийн Баян улс сумын байж Цэрэн давгийн хээр соёолн энэ орж ирлээ. Аймгийнхан баяр нааданд айргажсэн Говьолтой аймгийн уяач Цэрэн давгийн одоо хурдан хээр соёолн Баян уулын Цэрэн давгийн хээр соёолн 3 дээр
За ингээд дүүрсрэнгийн цогёрын өрөөр хөтөлсөн Осроо Хүүгэн Амбаатарын яруу саар дүрэ Говьлтай аймгийн Баян уулын Цэрэн давгийн хэрүүрээ 3 дээр Төвдний мянган зэргийн хэрүүрээ 4 дээр 569 дэх хүрүүрээ 5 дээр Ховд аймгийн Алтай сумын харьяат улсын алдарт бай Сэдвийн ам дүмрийн хүрүүрээ 6 дээр Өвөр хангай аймгийн Уян сумын байж Баатарын даваадоржийн зээр дүрээ 7 дээр Говьлтай аймгийн Цэс сумын харьяат Монгол улсын гар Жанцангийн Батэрдны саар дүрээ 8 дээр за 9 дээр за харшаа суугаад дараахаа өрөөнөдөг жаахан харуулъя. За 9-ийн хээр алга үрээтэй зүгс хэрэгцээ бичээрэй. За 9-ийн хээр алга үрээ энд бол харагдж байна 365 номертэй хулаа хувцастай хүүхэдтэй хээр алга үрээ Говьлтай аймгийн 9 молог сумын байж дүүрсрэнгийн цог үерийн хээр үрээ 2 соёлон мордуулсан хуйулаа өнгөнд гараад ирсэн байгаа харагдж байна. 160 хэдэн номертэй азарган дэлтэй хээр алга үрээ бол Өвөр хангай аймгийн Хужирт сумын уяач Бат сайхны хурдан алга үрээ 10 хөлөг галын уяач ган зөргийн өссөн Өвөр хангай аймгийн Хужирт сумын уяач Бат сайхны хээр алга үрээ энэ дундад ороод ирсэн өршилж байгаа харагдж байна. За Говьлтай аймгийн Бэгэр сумын харьяат улсын алдарт байж Тавгийн Батбангийн шарга үрээ. За түүний ард тал дээр Өвөр хангай аймгийн Уян сумын уяач Гончгийн Ариун болтын хээр үрээ. Түүний цааталд Говьлтай аймгийн Дарив сумын уяач Дамдангийн Дөшийн хүрэн үрээ гэсэн энэ хэдэн үрээ гараад одоо өнөөдрийн хурдан соёл насны мордын уралдааныг хөтөллөө. За тэр урдлын хэдэн үрээн дээр цэнгэр хувцастай хүүхэдтэй 557 номертэй цэнгэр хувцастай хүүхэдтэй сайхан бор үрээ 557 номертэй сайхан бор үрээ өнгөний хэд рүү одоо уршилж байгаа харагдаж байгаа шиг байна. За өнөөдрийн соёл насны мордын уралдаанд зарим нь бол одоо бүртгэл дээр байхгүй юм өрөөнөд бас нэлээд байх шиг байна. За Говьлтай аймгийн Дэлгэр сумын уяач Кан зөргийн одоо ягаа үрээ байх шиг байна. 577 номертэй юм шиг байна. За харьшлээ Дамдангийн Дөшийн хүрүүрээ сая Дарвин 90 жилийн төрүүлчгээд давхар ягаар иж урж байгаа. Төв аймгийн Баян цагаан сумын уяач Амар мөнхийн Ууган баярын завдраараа 339 номертэй мордсон юм шиг байх юм. Энэ орж иж явах шиг байх юм. За жаахан үргэлжлээд харуулаарай. Төв аймгийн Баян цагаан сумын уяач Амар мөнхийн Ууган баярын завдраар алдсан үрээ байна. Тийм байна. Монгол улсын алдарт уяач Түмэн дэлгэрийн их баярын өссөн Төв аймгийн Баян цагаан сумын уяач Амар мөнхийн Ууган баярын завдраараа цагаан зээж нэмнэтэй дуршиж байгаа харагдана. Дорногов аймгийн Хотготын хурд улсын уралдаанд хул соёлмороо аман хүзүүлсэн өнгөрсөн жил өндөр гэгээний даншиг наадан соёлон хулбараа мөн л одоо хайрагдуулсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Амар мөнхийн Ууган баярын завдар соёлон энд хөвж байгаа харагдаж байгаа шиг байна. За энэ бол одоо энэ жилийн хувьд бас сурдан байгаа соёлон. Төв аймгийн Баян өнжил сумын харьяат улсын алдарт байж их баяр уяач уйж соёлсон. За урдталтан Дамдангийн Дөшийн хүрүүрээ тэр улаан цамцтай хүүхдэд заан дэлгэснээ харагч байна. Энэ Сүхбаатар аймгийн Асгад сумын унган одоо ийм үрээ юм байгаа. За арийнхаа хэдтэй жаахан суугаад одоо харуулъя. За азарган дэлтэй унан мандагийн унган борлог үрээ энд орж иж байгааг та бүхэн харж байгаа баха. За энэ борлог үрээ 104 номертэй мордсон байсан баха. Монгол улсын дод мандаа яж ононгийн унган одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Даваа цэрэнгийн одоо хурдан алга үрээ аймгийн алдарт байж Маналж үйсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Даваа цэрэнгийн алга үрээ энд орж иж байгаа уршаа явж байгаа харагдж байна. За өнөөдрийн хурд уралдааны соёлонгийн уралдааны дээдлийн өнгөний хэдэн үрээ бол ер нь тун хурдан байгаа харагдж байгаа шиг байна. За Говьлтай Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Баяр сайхны борлог үрээ сая Завхан аймгийн Алтрын хаан сумын сургуулийн 90 жилийн он баяр наадад түрүүчгээд одоо давхар ягаар ирж уралдаж байгаа ийм одоо үрээ 589 номертой морин дэлтэй хөрөн үрээ энэ хэдэн үрээний яг тархин дээр нь яваад байгаа харагдаж байгаа шиг байна. За энэ Баян хонгор аймгийн Хүрээ Марал сумын уяач Элбэг хоёрын хөрөн үрээ зээр дүрээ хондон үрээ гэж байдаг Баян хонгор аймгийн Хүрээ Марал сумын уяач Элбэг хоёрын хурдан зээр дүрээ 589 номерлоор уршилж байгаа бол тэр цагаан нэмнэтэй сайхан хул үрээ тэр дундлын хэдэн үрээн дээр ороод ирсэн уршилж байгаа байна. Говьлтай аймгийн Баян уул сумын харьяат аймгийн алдарт байж Булт сайхны хул хүрдэг үрээ тэр цагаан нэмнэтэй тэр дунд талд уршилж байгаа харагдан да. За энэ наадалд явбал одоо Баяр сайхны борлог үрээ 350 хэдэн номертэй мордсон Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Баяр сайхны хурдан борлог үрээ шүтлүүрээ 5 төрүүлж байсан Завхны шигшмэл хурдад төрүүлж байсан энэ соёлон бор үрээ бол одоо хурдан байгаа үрээ. За уршилъя. За өнгөнийхөө хэдэн үрээн дээр явсан. Энэ одоо 30-аар яваа үрээнүүдийг манай зурлаачийн дунд харуулж байна та бүхэндээ. За ингээд уршилахад 104 номертэй сайхан харлаг үрээ бол Монгол улсын додонд байж ононгийн унган одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Даваа цэрэнгийн алга гэдэг үрээ бол одоо энэ 104 номертой мордсон өнөөдрийн хурд уралдаанд нэлээд дээгүр байна. За Дамдангийн Дөшийн хөрөн үрээ морин дэлтэй хөрөн үрээ. За Монгол улсын гар Жанцангийн Батэрдны саарл үрээ явж байна. За наад талд нь Говьлтай аймгийн Бэгэр сумын харьяат улсын алдарт байж Тавгийн Батбангийн шарга үрээ 252 номертой мордсон юм шиг харагдлаа. За түүний наад талд нь Төв аймгийн Баян цагаан сумын уяач Төв аймгийн Баян цагаан сумын уяач Амар мөнхийн Ууган баярын завдар үрээ байна. Гурван нүдний чандам намтай энэ завдар үрээ Төв аймгийн Баян өнжүүлгийн улсын алдарт уяач Түмэн дэлгэрийн их баяр үйсэн Төв аймгийн Баян цагаан сумын уяач Амар мөнхийн Ууган баярын завдар байгаа. За урдлын хэдэн үрээнүүдэд харуулъя. За улаан хувцастай хүүхэдтэй ахар дэлтэй хээр үрээ нийлгсэн дээр харагдж байна. Говьлтай аймгийн Баян уул сумын уяач Эрдэнэ хоёрын хар ногоон үрээ гэдэг энд явж байгаа. Осроо Хүүгийн Амбаатарын одоо хурдан яруу саарл үрээ энэ урдтал дээр нь явж байна. За хөтлөсөөр угаад одоо жаахан аршилж байгаа болтой байна. За 569 номертэй А тамхтай морин дэлтэй сайхан хөрөн үрээ тархины
өнгөний хэдэн үрийн дотор туж мөнгө хурлаа да. 569 номертой сайхан хөрвүүрээ. За энэ бол одоо өнөөдрийн хувьд одоо хараахан мэдхгүй одоо танигдгуулчих ийм үрээ байна. За энэ Говьлтай аймгийн дэлгэр сүмийн уяаж Ариун сангийн мэнгит түрэн үрээ юм шиг байна гэжтэй. Говьлтай аймгийн дэлгэр сүмийн уяаж Ариун сангийн мэнгит түрэн үрээ байна. Өвөр хангай аймгийн уян сүмийн уяаж Гончгийн Ариун болдын хээр үрээ. За наадталт нь Баатрин давадаржин хүрэн зэр дүрээ. За ингээд өнгөнийхөө хэдэн үрээтэй одоо зэрэгцчихье. За ингээд хээр алга хүрээ өнөөдрийн урдан соёлын насны мартын уралдааныг хөтөөсөн. Өвөр хангай аймгийн Хужирт сүмийн уяаж Бат сайхны урдан хээр алга хүрээг аймгийн алдарт уяаж ган зэрэг үйсэн хээр алга хүрээ хөтлөлөө. Аман хүзүүн дээр нь Говьлтай аймгийн уяаж Төвдөн Нэмэн зэргийн хурдан хээр үрээ. Говьлтай аймгийн Хөхмөрт сүмийн уяаж Төвдөн Нэмэн зэрэг баруун бүсийн их дан шиг наадмын 2 соёлын мөр төрүүлэгсэн уяачаа. Хээр үрээс Үхбатар аймгийн унган адуу үрээ байгаа. За 3 дээр Төв аймгийн Сэргэлэн сүмийн уяаж Эрдэнэтийн Баян зүйлийн үйсэн Ховд аймгийн Алтай сүмийн харьяат Монгол улсын алдарт уяаж Сэдвийн ган төмөрийн хүрэн үрээ байгаа. За тэр цаатлаар нь сайхан нэтгэн дуудаад гараад ирлээ. Өвөр хангай аймгийн Хужирт сүмийн уяаж Бат сайхны хүрэн үрээ алга хүрээний цаатлаар нь гараад ирсэн. За ингээд хүрэн соёлын бол одоо энэ жилийн хувьд одоо бас л хурдан байгаа юм үрээ байна. За энэ бол одоо Төв аймгийн Сэргэлэн сүмийн уяаж Эрдэнэтийн Баян зүйлийн уяаж өглөө азраг айргийн тав дурлуулсан бол ахиад соёлын мөр гараад хөтлөж байна. За аман хүзүүн дээр нь Өвөр хангай аймгийн Хужирт сүмийн уяаж Бат сайхны хээр алга бай айргийн 3 байна. За ингээд 12 3 үрээ одоо ингээд өнгөрж байгаа харагдаж байгаа шүү байна. За арийнхаа өрөөнүүд рүү ахиад нэг суугаад оруулж. За хонгор соёлон морин сайхан хонгор соёлон араас ирнэ нилээ ширүүхэн тулсаар байгаа одоо 12 3-ын багцаанд гарч иж байгаа харагдж байна. 227 номертой сайхан морин хонгор соёлон өнгөрийн хэдээр гарч ирсэн. Ховд аймгийн Мянгат сүмийн уяаж Баатар сайхны хонгор соёлон байна. Төв аймгийн Дэлгэр хаан сүмийн унгамтуу Баатар сайхны хонгор соёлон байна. Аршин нэг сууч ахиад. За энэ бол одоо 12 3 дээрээс яваасаа ялгуудыг харгалж байгаа шүү үзэгчтэй. Ховд аймгийн Мянгат сүмийн уяаж Баатар сайхны хонгор соёлон тэр араас хүүхдийн номероор уйдаад байгаа юм шиг байх юм. За энэ бол одоо Дүүр цэрэнгийн цог үерийн хүрэн соёлон энэ дунд талд яваа. За түүний дунд талд нь ахиад хээр үрээ байгаа. За араас 269 номертэй Говьлтай аймгийн Шарах сүмийн уяаж Төмөр Баатрын Цулд сүмийн хул соёлон байна үзэгчтэй. Нийслэлийн алдарт байж Баатар чулууны дашторж үйсэн Цулд сүмийн хүрэн соёлон байгаа бол түүний ард дээр улаан хувцастай хүүхэдтэй Говьлтай аймгийн Баян уул сүмийн Эрдэнэ хоёрын хар соёлон байгаа. За 569 номертэй Говьлтай аймгийн Дэлгэр сүмийн уяандаас мордсон Ариун сангийн мөнгө түрэн гэдэг үрээ асган намагтай өрөөрэй. За улсын алдарт байж Савгийн Бат бункийн шарах үрээ. За ингээ 24 өнгөрлөө. За 21 2 дээр яваа өрөөнөдөг одоо манай зургуулаачин дөрөв сайхан харуулъя. За урдан соёлын насны мөрлийн уралдааны дээхэн талаар 69 номертой сайхан буурал соёлон гарч ирсэн. Энэ Баян Хонгор аймгийн Бууцгаан сүмийн уяаж Амар санаагийн буурал соёлон. За энэ хоёртой уршилчээ. Баян Хонгор аймгийн Бууцгаан сүмийн уяаж Амар санаа, Говьлтай аймгийн Баян Хонгор аймгийн уяаж Искрагтын золбоотой мөрийг уйж ирж энэ дивжин дээрээс дан шиг наадмын 3 төрөө авч байсан ийм ховорхон тохиолын эзэн уяаж юм байгаа. За урд талд нь ява хүрэн соёлон Өвөр хангай аймгийн Баян гол сүмийн уяаж Цог хүүгийн мөнгөн шагаа хүрэн соёлон байна. Энэ жил засгийн газрын аврын бүсийн уралдаанд хайрцсан хүрэн соёлон мөн байх шиг байна. 608 номертэй юм шиг байх юм. Өвөр хангай аймгийн Баян гол сүмийн уяаж Цог хүүгийн мөнгөн шагаа хүрэн соёлон бол Дорногов аймгийн Алтан ширээ сүмийн уяаж Чогсмын сайхан ахын унган адуу. Чогсомгой бол одоо Дорногов аймгийн унган хүн Сэргээ алтан татгалдаж очоод тэр чигээр Дорногов аймгийн Алтан ширээ сүмд нутгалсан гэдэг баг шүү. За ингээд Цог хүүгийн мөнгөн шагаа хүрэн соёлон энд яваа. За энэ дээр бол одоо Говьлтай аймгийн Баян уул сүмийн харьяат улсын алдарт байж Савгийн Бат бункийн зэр соёлон, Говьлтай аймгийн Дэлгэр сүмийн уяаж Ариун сангийн Мянгат түрэн соёлон, 365 номертой морин хээр соёлон өнгөний хэдийн ард дээр яг одоо манай зургуулаачин дуран дээр цаа талд нь харагдж байна. Говьлтай аймгийн 9 мөлөг сүмийн Дүүр цэрэнгийн цог үерийн хээр үрээ, хөр үрээ хоёр нь хуйлаа явж байгаа харагдж байна. Энэ урдлах хөр үрээ нь Говьлтай аймгийн Шарах сүмийн уяаж Төмөр Баатрын Цул цусам уяач бол одоо улсынхаа губернаторын Хязаалан хонгор үрээг 13-нд хайрагдуулж байсан уяачаа. За түүний урд дээр 227 номертой морин дэлтэй сайхан хонгор үрээ Ховд аймгийн Мянгат сүмийн Баатар сайхны хонгор үрээ аймгийн алдарт байж инх хоёр байсан. За ингээ 10 хэдээр яваа өрөөнөдийг харууллаа. За үргэлжлэе. За Говьлтай аймгийн Хөхмөрт сүмийн аймгийн алдарт байж Төвдөн Нэмэн зэргийн морин хээр соёлон энэ дунд талд явж байгаа харагдж байна. Өнгөнийхөө хэдтэй туж мөнгө хуралцсаар байгаа хээр соёлон жаахан одоо шогшиж байхын хээр соёлон бярн одоо дуусах гэж баймаргүй юм да. За ахиад одоо хүүхэд нь явуулсан. За үргэлжлээд өнгөн дээр одоо хэдэн соёл яваа. 8 соёлон явж байна үзэгчтэй. За энэ 8 соёлон дээр одоо очиж манай зургуулаачин дөрөв одоо та бүхэндээ харуулнаа. За хурдан соёлын насны мөрлийн уралдааны өнгөний хэдэн соёлонгийн хамгийн ардал дээр яваа шар хүчтэй хүүхдээ Говьлтай аймгийн Баян уул сүмийн Цэрэн давгийн хээр соёлон, Дэлгэр мөрөн гэж 10 настай хүн улсан Цэрэн давгийн хээр соёлон дээр цаатлаар нь яваа бол наадталд нь яваа 104 номертой алга хүрээ Монгол улсын дотонд байж ононгийн удаад Хөвсгөл аймгийн мөрөн сүмийн Даваа цэрэнгийн алга хүрээ байгаа. Наадталд нь Говьлтай аймгийн Дарив сүмийн уяаж Осор хүүгийн Амбаатарын одоо Ягаан саарал хүрээ байгаа. Тэр урд талд нь Төв аймгийн Баян цагаан сүмийн уяаж
Амар мөнхийн ууган баярын одоо цавьтар соёолон байгаа. 557 номертой бор соёолон наадалт нь байна. За энэ бор соёолыг нэг л харсаад багч вэ. За ингээд өнөөдрийн хурдан соёолын улсын мөрдийн уралдааны өнгөний хоёр үрээ Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Монгол улсын хөдөлмөрийн баатар хүний гавьяатэмч Начингийн баасан жууган бор үрээ мөн баха. Номер нь харагдахгүй баасан жууган бор үрээ шиг байна. За Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Монгол улсын хүний гавьяатэмч хөдөлмөрийн баатар Начингийн баасан жууган хурдан бор үрээ өнөөдрийн хурд уралдааныг өнгөсөө хэвээрээ. Аман үзүүн дээр нь Ховд аймгийн Алтай сумын харьяат Монгол улсын алдарт Цэдвийн ам төмрийн хүрэн үрээ аман үзүүн дээр Төв аймгийн Баян цагаан сумын харьяат Амар мөнхийн ууган баярын цавьтар үрээг улсын алдарт байж Түмэн дэлгэрийн их 293 дээр 557 номертой ягаан саарал үрээний эзэн ямар хүн байдгийн бол доо 557 номертой сайхан ягаан бор үрээ өнгөний 3 4 соёолон дээр гараад ирсэн уршиж байгаа. За энэ 557 номер гэж одоо ер нь бараг байхгүй юм шиг санагдаад байна. Энэ одоо бүртгэл дээр бүртгүүлээгүй байна гэж одоо байдаг юм байх та. За ягаан бор соёолон өнгөнийхөө хэдээр уршилсан хэвээрээ. За энэ бол одоо уг нь харсан соёолон. За Осруугийн Амбаатрын яруу сайрал бараа ахиа зэгэд 3 руу орж ирлээ. Голтой аймгийн Баян улс сумын үе Цэрэн давгийн хээр үрээ 3 дээр Осруугийн Амбаатрын Дарвин Осруугийн Амбаатрын яруу сайрал бараа 4 дээр 5 дээр ахиад бор үрээ байгаа энэ завхан чигийн үрээ бол удаа. За 6 дээр завхан аймгийн Уяач Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Манал живийн улсын харлаг үрээ Онон манлагийн унгаа даваа цэрэнгийн харлаг үрээ байгаа. Төв аймгийн Баян цагаан сумын Амар мөнхийн ууган баярын цавьтар үрээ байгаа. За энэ Монгол улсын хөдөлмөрийн баатар хүний гавьяатэмч Начингийн баасан живийн ягаан үрээ хөдөлсөн мандлын дөрөлжийг тонгоолоо. За харшаа сууя. За ингээд Монгол улсын хөдөлмөрийн баатар хүний гавьяатэмч Начингийн баасан живийн бор үрээ хөдөлсөн хэвээрээ Ховд аймгийн Алтай сумын харьяат Монгол улсын алдарт бай Цэдвийн ам төмрийн хөр үрээ аман үзүүн дээр 3 дээр Хөвсгөл аймгийн Баян Голтой аймгийн Баян улс сумын уяач даваа цэрэнгийн хээр үрээ 4 дээр Голтой аймгийн Дарвин сумын уяач Осруугийн Амбаатрын яруу саарал үрээ Айргийн тавдар дээр 557 номертой борлог үрээгээл одоо сайн урд нь харж ирсэн юм шиг байна. Шануугийн унган өрөө гурван сарын тамхтай юм уу да. За 6 дээр Төв аймгийн Баян цагаан сумын уяач Амар мөнхийн ууган баярын цавьтар 6 дээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Даваа цэрэнгийн алаг үрээг аймгийн алдарт байж Манал жив үйсэн энэ алаг үрээ 7 дээр Зааршаас үе Азарган алаг үрээ хамгийн тарган хүчтэйгээ байгаа тарган байгаа үрээ бол энэ Манал живийн алаг үрээ 7 дээр. За ингээд 8 9-ийн үрээр нэг харшаа сайхан сууя манай зурглаачийн дураа. За энэ хүн наадмыг бол Монгол их орон даяар шууд дамжуулан үзүүлж байгаа. За баруун бүсийн Алтан хурд уралдааны хурдан соёлын улсын мөрдийн уралдааны өнгөний 7 соёолон бол өнөөдрийн хувьд нэлээд хол одоо тасарсан байгаа харагдж байна. 557 номертой алаг соёолон бол одоо борлог соёолон бол одоо сайн санахгүй энэ одоо ямар соёолон байдаг лээ. 557 номертой сайхан алаг соёолон өнгөнийхөө хэдтэй одоо мөнхийн мөнгөд сайхан уралдсаар бол өнөөдөр жаахан аргачлаад байх шиг байх юм. Энэ завхны л одоо соёолон болтой болов гэмээр борлог соёолон завхны шигшин төрдөд айргаж ирсэн борлог соёолон тун адилхан үрээ байна да. За ингээд хоёр соёолон бол одоо явсан. За Голтой аймгийн Шаргал сумын уяач Төмөр баатрын Цул цусмын хурдан хол соёолон 269 номертой мавцсан юм шиг байна. Нийслэлийн алдарт байж Баатар чулууны дашторжин үйсэн Голтой аймгийн Шаргал сумын уяач Төмөр баатрын Цул цусмын одоо хурдан Шаргал соёолон Сүхбаатар аймгийн Унган адуу нийслэлийн алдарт байж Баатар чулууны дашторж үйсэн одоо хол соёолон энд бол одоо дэлгэснээ харагдж байна. За хол соёолонгийн хувьд бол одоо 9 10 дээр тонголоо. За хулаас ахаад арагшаа суугаад нэг харуулчих. За арын эдэн соёолон дээр Ховд аймгийн Мянгат сумын уяач Баатар сайхны хонгор соёолон одоо энд байна да. Ховд аймгийн Мянгат сумын уяач Баатар сайхны хонгор соёолон Голтой аймгийн Дэлгэр сумын Ариун сангийн хүрэн соёолон хоёр энд явж байна. За өршөө одоо энэ хэдийгээ цуг яваараа үлдэлгөө. За энэ Голтой аймгийн Бэгэр сумын харьяат улсын алдарт байж Батмөнхийн Шаргал соёолон. За тэр 180 номертой сайхан морилон соёлын улсын мөрдийн уралдааны өнгөний хэд рүү орж ирлээ. Баян хонгор аймгийн Буу цагаан сумын аймгийн алдарт байж Батмөнхийн зэр соёолон байна. Сүхбаатар аймгийн Дарган сумын харьяат Монгол улсын алдарт байж Сэндийн Бямбаржин унган адуу энэ зэр соёолон өнгөний 10 хэдэн соёолонгийн хард дээр орж иж байгаа харагдж байгаа шүү. Энэ 180 номертой ногоон хувцастай хөлтэй энэ хард. За энэ соёолыг харуулаарай. За энэ бол Баян хонгор аймгийн Буу цагаан сумын аймгийн алдарт байж Батмөнхийн хүрэн соёол юм шиг үзэгчтэй. За Голтой аймгийн Дэлгэр сумын Ариун сангийн хүрэн соёолон улсын алдарт байж Батмөнхийн Шаргал соёолон байгаа. За түүний урдтал дээр энэ 522 номертой юм шиг байна. Азарган дэлтэй, задгаа дэлтэй хол үрээ 522 номертой Өвөр хангай аймгийн Тарагт сумын уяач Цэрэгзэнгийн Жүгдэр намдгийн хол үрээ байна. Өнгөрсөн жил төрийн их байр нааданд хурдан арзарган дээгүүрлээд байсан. Өвөр хангай аймгийн Тарагт сумын уяач Цэрэгзэнгийн Жүгдэр намдгийн хол үрээ наадлаар нь явж уул нийслэлийн Бахангай дүүргийн алдарт уяач Баатар чулууны дашторжийн хол үрээ цааталт нь Ховд аймгийн Мянгат сумын уяач Баатар сайхны хонгор үрээ дунд талд гэсэн энэ гурван үрээ одоо манай зурглаачин дуранд харуулж байна. За урагшлаад ингээ урдлынхаа хэдэн үрээнүүдээр очиё. За Голтой аймгийн Баян улс сумын уяач Даваа цэрэнгийн урдан хэрүүрээ 173 номертой мөрдсөн шаравцтай хөвгтэй хэрүүрээ Даваа цэрэн алдартай хэрүүрээ энэ дунд талтай одоо явж байгаа харагдж байна. Өнгөнийхөө хэдээс яахан үлдэх маягтай болсон байж вэ? Сэрэн давгийн одоо хурдан хэрүүрээ Дэлгэр мөрөн гэж 10 настай хуусан сая сумынхан байр нааданд айрагчаад ирсэн Голтой аймгийн Баян улс сумын уяач Сэрэн давгийн хурдан хэрүүрээ энэ дунд талд харагдж байна.
За арай тийм нэг салгархан давхилтай болчих юу дээ хэр үрээний хувьд алтлаад нэг сайхан тэний хөдлөл айргийн мөрний хашаач мөн ч ойрхон байна да өгнө. За ингээд өнгөний 7 үрээ тасарсан хэвээрээ 7 үрээг Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүний гавьт эмч Начингийн Баасан живийн бор шарах үрээ хөтөлсөн хэвээрээ Ховд аймгийн Алтай сумын харьяат Монгол Улсын алдарт бай Сэдвийн ган төмрийн хөр үрээ аман үзүүн дээр за айргийн 3 дахь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уяач за Монгол Улсын тулбандаа гэж ононгийн унгатуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Даваа цэрэнгийн алаг үрээ айргийн 3 дахь за Усар хүүгийн Ганбаатарын Яруу саарал үрээ айргийн 3 дахь явнаа. За 4 дээр юу энэ борлог үрээ хаана айрглаа энийг нэг хаана харлаа 557 нэмэртэй юм шиг байх юм да. За ингээд 5 үрээ бол одоо жаахан салдсан байгаа. За 6 дээр Түвэнгийн Баян цагаан сумын байж Амар мөнхийн Ууган баярын цавтар үрээ байгаа. 2 соёлмор бүсийн уралдаанд айрагдуулсан. Энэ 3 дахь соёлмор айрагдуулсанд энэ хүн бол өнөөдрийн хурд уралдаанд тун өнгөтэй сайхан байрч вэ. За Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүний гавьт эмч Начингийн Баасан живгон Ягаан саарал үрээ хөтөлсөн хэвээрээ. За энэ Доронтой аймгийн харьяат аймгийн алдарт бай Санжаа Сүрийн баяр сайхан гэдэг хүний одоо унган одоо тэр бор соёлн болоо да. За энэ жил бол одоо Доронтой аймагт олон төрүүлсэн энэ Яган бор соёлн баг шиг байна. За энэ Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүний гавьт эмч Начингийн Баасан живгон бор үрээ мөн баха. Номерын сайн харагдахгүй энэ Баасан жив эмчийн бор үрээ шиг байна. Яган бор үрээ шиг байна. За аман үзүүн дээр нь улсын алдарт бай Сэдвийн ган төмрийн хөр үрээ Түвэнгийн Сэргэлэн сумын байж Баян зүлийн Эрдэнэтийн Баян зүл байсан. За 3 дээр Говьлтай аймгийн Барив сумын байж Осор хүүгийн Ганбаатарын Ягаан халдсан үрээ бол энэ бол Монгол Улсын тодмамлаа Сүмээ сүрэнгийн ган уйгийн унган адуу өнгөрсөн жилийн өр хангаан бүсийн уралдаанд тун дээгүүр уралдаад байсан Ягаан саарал үрээ байна. 4 дээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын байж Даваа цэрэнгийн алаг үрээ айргийн 5 дээр 557 номертэй сайхан борлог үрээ айргийн 5 дээр гараад ирсэн. За энэ л одоо ерөн сайн танихгүй үрээ байна да. За бусд нь бол одоо ингээд өнөөдрийн хурд уралдаанд бол бүгд л өнгөндийн хүрээнүүд гараад ирсэн байх шиг байна. За Түвэнгийн Баян цагаан сумын байж Амар мөнхийн Ууган баярын цавтар үрээ 6 дээр байна. За аршаа нэг суучих уу. За ингээд энэ 5 үрээ бол одоо тасарсан хэвээрээ. За энэ одоо жаргал сайхны инх болд уяачийн тамхтай юм шиг юм шуу шиг юм тамхтай юм үрээ байх юм. 557 номертэй сайхан бор үрээ өнөөдрийн хурд уралдааны өнгөний хитэн үрээтэй одоо мөнхөд уралдсаар байгаа өнгөнийхөө хит рүү одоо тасраад орж ирлээ да. 557 номертэй сайхан борлог үрээ. За хурдан соёлын улсын мөрдийн уралдааны арын мөрд рүү ахаад нэг одоо бүгдээрээ сууд сайхан харуулъя. За соёлын улсын мөрдийн уралдааны арын үрээнүүдийг одоо сайхан харуулна. За Ууган баярын зээр дүрээ 6 дээр ингээд энэ 6 үрээ бол их хөл тасарсан байна. За 7 дээр Өр хангаан аймгийн Тарагч сумын бай Цээрэгзэнгийн Жүгдэр намдгийн хол үрээ 7 дээр. За Говьлтай аймгийн Баян сумын уяач Даваа цэрэнгийн хээр үрээ 6 дээр. Цээрэгзэнгийн Жүгдэр намдгийн хол үрээ 7 дээр. Улаанбаатар хотын Багхангаа дүүргийн уяач Баатар чулууны Дашдөржи хол үрээ 8 дээр. 9 дээр Ховд аймгийн Мянгат сумын уяач Баатар сайхны хонгор үрээ 9 дээр. За 10 дээр Иван 180 номертэй сайхан хөрөөр Баян хонгор аймгийн Бууцгаан сумын уяач Батмөнхийн одоо хурдан зээр тал зүрээ Сүхбаатар аймгийн Дарган сумын уяач Цэмдийн мэмдэрч юун гатуу. За 11 дээр ява Говьлтай аймгийн Дэлгэр сумын Ариун сангийн зээр дүрээ 12 дээр ява зээр дүрээ 275 номертэй цагаан хувцастай хүүхэдтэй зээр дүрээ энэ дунд толдороо дээрс өршилж байгаа. Энэ Түвэнгийн Манжирагдан сумын байж Бумбангийн мөх төвшингийн зээр дүрээ байна даа үзэгчтэй. За энэ зээр дүрийг аймгийн алдарт байж инх болд үйсэн Түвэнгийн Баянжирагдан сумын байж Бумбангийн мөх төвшингийн зээр дүрээ 12 дээр орж ирлээ. За Өр хангаан аймгийн Тарагч сумын байж Цээрэгзэнгийн Жүгдэр намдаг хурдан арга царган өнгөрсөн жилийн дөрөв хөр наадмын зурлаад байсан. Олон сайхан соёлмор оддоо хурдлж байсан юм яачаа. За ард дээр нь ява Говьлтай аймгийн Баян сумын уяач 173 номертэй мөрдсөн хээр үрээ бол Говьлтай аймгийн Баян сумын уяач Цэрэн давгийн одоо хурдан хээр үрээ юм байгаа. Цээрэгзэнгийн Жүгдэр намдгийн хол үрээ. За тэр сайхан тэнэлтсэн давхилтээ дэлэн шиширлээд байна. Дээшээ явж уралдана. За хул үрээний хувьд бол хурданхан байгаа хувь салхи шиг замын дундаас ангир сүтлээд байгаа үрээ байна. За ингээд соёлын улсын мөрдийн уралдааны 6 дээр Түвэнгийн Баян цагаан сумын байж Амар мөнхийн Ууган баярын цавтар соёлон энэ дэлгэцтэй одоо харагдж байна. За энэ жилийн хувьд ихэд хурдан байсан соёлондоо сая одоо Өр хангаан аймгийн Хар хорин сумын 60 жилийн төрүүлчгээд давхурыгаар ирлээ. Арай алдраагаад уралдаанд ойртч уудаа цавтар үрээний хувьд өнгөнийхөө хэдтэй явсаар байгаа одоо өнөөдрийн хувьд арай жаахан аргашилчлаа. За 5 дээр алаг үрээ хэвээрээ Хөвсгөл аймгийн уяач Мөрөн сумын уяач Даваа цэрэнгийн алтлаг үрэг аймгийн алдарт байж Маналж өгсөн Монгол Улсын тодмамлаа байж ононгийн унган бундан дамгтай ийм одоо соёлон үрээ байна. Хамиртайхан шиг тарган цалдаа дөрвөн мөрөн соёлонтой ихэнх сэр байгаа дөнгөж барайны доотлын хавтгай дээрээ жаахан үлдмэрч болох шиг арайчгүй юу. За урагшлаа татаа харуулъя. Өнгөний дөрвөн мөрөн соёлонтойгоо одоо зэрэгцээ. За ингээд өнөөдрийн хурдан соёлын улсын мөрдийн уралдааны өнгөн дээр Говьлтай аймгийн Дарив сумын байж Осор хүүгийн Ганбаатарын Яруу саарал соёлон хөтөлсөн хэвээрээ. Өнгөрсөн жил Говьлтай аймагт их цаал насандаа Говьлтай аймгийнхэн баяр наадам түрүү магнайт хурдсан ийм
одоо хурдан соёолон өнөөдрийн өнгөний хэдтэй одоо урагшлаад байгаа харагдж байна. 557 номертой бор соёолон одоо нэг л таньдаг соёолон шиг нэрээ өгч барддаг үү. За ингээд Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүний гавьяд Начингийн баасан живийн ягаан бор соёолон өнгөсөн хэвээрээ. За дунд талд нь Хувд аймгийн Алтай сүмийн хараад улсын алдарт байж торгоны зам компани захирал Цэдвийн ган төмрийн хүрэн соёолон. За 3 морин соёолон зүгтаасан игэнсэн энэ гурвын аль нь ч төрүүлж магадгүйгээр одоо болж явах шиг байна да. За ингээд өнөөдрийн хурдан соёолын устын мордын уралдааны өнгөн дээр Хувд аймгийн Алтай сүмийн хараад Монгол Улсын алдарт байж Цэдвийн ган төмрийн хүрэн соёолон буруу талд нь хүүхдийн дөрөөгөр хэрэг гараад ирсэн. За ингээд бүтэн биеэрээ илүү гараад хөтлөлөө. Хувд аймаг байгуулагч баруун бүсийн их дан шиг наадмын хурдан соёолын устын мордын уралдаан барайнд орж иж байгаа төсвийг харуулхад Хувд аймгийн Алтай сүмийн хараад Монгол Улсын алдарт байж Цэдвийн ган төмрийн хүрэн соёолон түрүү магнат урдсан бол түрүү магнат хурдлан олж иш төмөн олныг өсгөж байгаа Хувд аймгийн цэцэг сүмийн хараад хүний гавьяатанд Начингийн баасан живийн ягаан бор соёолон аман хүзүүн дурдж айргийн 557 номертой бор соёолон 4-т Осор хүүгийн Ганбаатарын Яруу саар соёолон 5-т Хөвсгөл аймгийн Мөрөн сүмийн уяаж Даваа цэрэнгийн хурдан алаг соёолон айргийн 5-т дурдж наадамчиг болно байсаглаа. За 6-гаар Өвөр хангай аймгийн Тарагт сүмийн уяаж Цээр эзэнгийн Чүгдэр намдгийн хот үрэ 6 дээр орж ирж харагдж байна. За Өвөр хангай аймгийн Тарагт сүмийн уяаж Цээр эзэнгийн Чүгдэр намдгийн хурдан хот үрэ айргийн архнаар буюу 6 дурлаж байгаа хараглаа. За 7-гийн үрэ Төв аймгийн Баян цагаан сүмийн уяаж Амар мөнхийн Ууган баярын цавдар үрэ 7, Оволт аймгийн Баян уул сүмийн уяаж Даваа цэрэнгийн Хээр үрэ 8. За 9-дөр нь Баян хонгор аймгийн Буу цагаан сүмийн Батмангийн зэр талцсан үрэ, Бямдар жалдартын унган зэр талцсан үрэ. 10 дээр Говьлт аймгийн Бэгэр сүмийн хараад улсын алдарт байж Тавгийн Батмангийн Шарга үрэ. За 11 дээр 275 номертой мөрдсөн Төв аймгийн Баян жаргал сүмийн Бомбонгийн Мөг төвшингийн зэр дүрэ. 13 дээр Говьлт аймгийн Дэлгэр сүмийн Ариун сангийн зэр дүрэ. 14 дээр Ховд аймгийн Мянгат сүмийн Баатар сайхны хонгор үрэ. 15 дээр нийслэлийн алдарт байж Баатар чулууны Даштржин хулруу гэсэн энэ 15 соёолон өнөөдрийн их баяр наадамд дээгүүр орлоо. За одоо арьслаад хараад жаахан суусж байгаарай. 15. За 16, 17-гийн үрээнүүдийг харуулчих. За 16-гаар Говьлт аймгийн Баян уул сүмийн байж Эрдэнэбаярын хар үрэ их хөнгөн дурлцсан Эрдэнэбаярын хар үрэ 16 дээр орж иж явах шиг байх юм да. За бүгдээрээ хараад үрээнүүдийг харуулъя. За тийм байна. Говьлт аймгийн Харьяат аймгийн алдарт уяаж Эрдэнэбаярын одоо хурдан хар үрэ 115 номертой мөрдсөн Баян уулын хурдан хар үрэ орж иж байгаа харагдаж явах шиг байна. За тэр дэлхтэй сайхан морин газарган хээр үрэ харын хэд үрээнд орж иж байна. За Завхан аймгийн уяаж Дэмбэрлийн одоо хээр үрэ. За Идэр хээр гэдэг үрээнд орж иж байна. Говьлт аймгийн уяаж Дүүр цэрэнгийн Цуг хоёрын хээр үрэ бас нэлээд дээгүүр орлоо. За 446 номертой ногоо хувцастай хүүхэдтэй морин дэлхтэй хөрөн үрэ нэлээд дээгүүрсэн Говьлт аймгийн Дарив сүмийн уяаж Шагдар сүрэнгийн Насан жаргалын хитэн хөрөн гэдэг үрэ нэлээд дээгүүр орж иж байгаа харагдж байна. За энэ хонгор урд үрэ 59 номертой мөрдсөн байхаа Баян хонгор аймгийн Буу цагаан сүмийн уяаж Амар санаагийн хонгор урд үрэ орчлоо. Ард дээр нь Өвөр хангай бүсийн уралдаанд харагдсан Өвөр хангай аймгийн Баян гол сүмийн уяаж Цог хүүгийн Мөнгөн шагаа хөр үрэ орчлоо. За ингээд уршилъя. Айргийн мөрний хашаан дээр очиж одоо та бүхэндээ айргдсан үрээнүүдийн эзэттэй уулзуулъя. Ингэж одоо наадмыг хүндэтгэхгүй байх бол одоо шалтгаан бол одоо уг нь баймааргүй юм да. Ингээд өнөөдрийн хурдан соёлын устын мордын уралдаанд айргийн морины хашааг ямар ч байсан эвдэлсэн байгаа харагдаж байгаа шүү байна. Ингээд соёлын устын мордын уралдаанд түрүүлж яригдсан мордыг бол одоо зя энд бол одоо ингээд нэг тийм одоо юу гэдгийг мухар сүсэг гэх юм уу, энд одоо хүний уралдаж ирсэн морд руу ингэж их магдгүй дайрдаг. За энэ бол одоо ингээд одоо бүчдэг ил бол одоо нэг ийм уламжлал Монголын ард түмний дунд одоо байсаар байгаа. Энэ бол одоо баяр наадмыг хүндэтгэн оролцохдоо уг нь гол нь байдаг. Ингээд одоо шортгүй ингээд зөндөө хүн ингэж гүйж орж ирэх энэ бол одоо бас тийм ч одоо зөвчм одоо санагдахгүй л байгаа юм да. Тэгээд одоо манай наадамчин олны одоо бас нэг одоо тэгж урамгүй байдаг нэг ийм тал одоо харагдаад байгаа. Цагдаагийн хамгаалалт авцсан байхад энийг одоо сэтэлж гүйж орж ирж ингэж одоо гүйж орж ирдэг ийм уламжлал байгаа. Ингээд айргийн соёлын айрг төрүүлсэн соёлын мордын эзэттэй та бүхнийг бол хараахан уулзуулж чадсангүй.